Сайн байцгаана уу? Би одоо Чингис хаан олон улсын нисэх бол руу явах гэж. Миний бүх юм байлаа. Хувцас өмсчлөө. Цүнхтэйгээ. Одоо ямар ч ачаа байхгүй. Гэхдээ гарт тийш би. За тэгээд та бүхэнд сайн сууж байгаараа баяртай гэж хэлмээр байна. За баяртай. Бэжида виц тийзээ мартсан байна шүү дээ би. Ямар тэнэг толгой вэ? Вицгүү, тийзгүү, тийзэрээ онгоцондоо суун, пассвортгүй, хилээр гарч чадахгүй, хилээр орч чадахгүй. Энэ вэ штэ. Энэ. Эйлинг хийвэц. За бичиг баримтаа сайн шалгаж агаад явах хэрэгтэй. За энэ хоёулаа байна. Эйлинкээс авсан тийз. За энтер тавьчих. Мэдээж манай Монгол улсын пассворт. Ишиг нууц мэдээлэл. За бэжита энэ юу яагаад улаан өнгөтэй гэдэг юм бол энэ одоо улаан хөрөн өнгөтэй байх шин. Ямар учиртай бол. Би гэхдээ өнгөрсөн жилүүдэд гадаад явж байхад зарим улсын пассвортууд ногоон өнгөтэй, зарим нь хөх. Тэгээд нэг цөөхөн идэх орон хар өнгөтэй байсан шүү дээ. Нэр яг Монгол улс улаан өнгөний пассворттэй бол энэ өнгөө өөрчилж болдгоо юм болов? Ямар учиртай болоо? Энэ тухай судалж иж гадаад явах болно. A few moments later. За, онгоц хөөрөхөд 4 цаг байна. Тэгэхээр бидэнд пассвортны өмгийг судлахад маш их цаг байна гэсэн үг. За, ямар ч байсан Монгол улсын иргэний гадаадд зорчих хэллийг дамжин өнгөрөх пассворт бичиг баримт бол улаан өнгөтэй байдаг. Тэгээд хизээч өнгөө сольж байгаагүй анх улаан өнгөтэйгээр үүсчихсэн, одоо ч улаан өнгөтэйгээр байна. За, ямар ч байсан дэлхийн бүх улс орнуудын пассворт бол 4 өнгөтэй байдаг байна. Яг энэ 4 өнгө. Улаан, хөх, ногоон, тэгээд хар. За, энэ өнгөнүүдийн тухай тус бүрт нь үзэхээ өмнө эхлээд манай энэ улсынхаа улаан пассвортны өмгийг нь судлаа. За, яг энд ямар зүйлүүд гарч ирж байгаа вэ гэвэл улаан өнгөний пассворттай улс орнуудын пассвортууд гарч ирж байна. За, манай Монгол бол яг дунд нь байж байна. За, энэ ямар учиртай улсууд улаан өнгөний пассворттай байдаг вэ гэвэл өмнө нь эсвэл яг одоо коммунист дэглэмтэй, коммунист нийгэмтэй байгаа улсууд байдаг. Мөн Европын улсуудын Хорватаас бусад бүх улсууд улаан өнгөтэй байдаг. Хорват ганцхан улаан өнгөтэй биш. Тэрнээс гадна бас Турк тэгээд нэг зарим хидэн Европын холбоонд элсэх хүсэлтэй зарим улсууд бол бас хэдхэн жилийн өмнөөс пассвортынхаа өнгийг бас улаан болгож эхэлсэн байгаа. За тэгэхээр улаан өнгө бол хамгийн нийтлэг пассвортны өнгө. За дараагийнх нь юу вэ гэвэл хөх өнгө. За хөх өнгийн хамгийн алдартай пассворт бол мэдээж Америкийн нэгдсэн улсын пассворт. Яг энд байна. Харин ганцхан Америкийн нэгдсэн улс биш бас хэд хэдэн улс бас тийм пассворттай. За тэгэд ямар учиртай улсууд ийм пассворттай байдаг вэ гэвэл Карибын тэнгисийн ойролцоох 15-аад улс орон мөн өмнөд Америкийн Бразил, Аргентин, Уругвай, Парагвай гэх мэт зарим хэд хэдэн улс орнууд ийм пассворттай. Тэгээд энэ хөх өнгө нь ямар учрыг бэлэгддэг вэ гэвэл шин дэлхий гэдгийг бэлгэлддэг гинэ. Дараагийнхаа өнгө юу вэ гэвэл ногоон. Ногоон өнгө нь Мухаммедийн дортой өнгө гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Мухаммед гэж хэн гэдгийг би сайн мэдэхгүй байна. За ямар ч байсан Мексик, Африк твийн зарим хэд хэдэн улс орон болон Төв Азийн хэд хэдэн орон тэр дундаа Индонез улс
энэ ногоон өнгийн пассворттай. За энэ ногоон өнгийн пассворттай улс орнууд байна. За тэгээд энэ ногоон өнгийн пассворт байна. Тэгэхээр дөрөвт өнгө бол хар өнгө. Хар өнгөтэй улс орн маш цөөхөн байдаг. Тэгэхээр энэ байна. За хар өнгийн пассворттай улс орнууд гэвэл Африкийн хэд хэдэн орон дээрээс нь нэмээд Австрали ТV-ийн зүүн урд талд байрладаг Шинэ Зеланд. Сонирхолтой байх нь. За одоо та бүхний дэлгэцэн дээр гарч байгаа зүйл бол дэлхийн газрын зураг. За улс болгоныг өөрөөр өнгөөр, дөрвөн өнгөөр тэмдэглэсэн нь яг пассвортны өнгөөр ялгаж байгаа юм. За эхлээд бүгдээрээ Еврат ТV-г үзье. За одоо Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Австрали, за тэгэхээр Монгол улсын пассворт яагаад улаан өнгөтэй байдаг? Тэгэд ямар улсууд ямар өнгийн пассворттай байдаг тухай мэдэж авлаа. Одоо би бол онгоцондоо явахгүй хоцрох магадaltaй боллоо. Онгоцны буудлын дээр би бусад орнуудын пассвортыг хүмүүсийн барьж байгаа пассвортны өнгийг хараад тэхэн хүнийг ямар ядаж аль твээс ирснийг нь олж болох нэ. За ингээд баяртай. Нэрэ энэ саяны чухал мэдээллүүдийг их сурвалжийг Brightside. Нэрэ subscribe